Үндэсний үйлдвэрлэж үйлчлэгээний байгууллагуудад дэмжиж ажилладаг Best of Mongolia нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Ивэл брендийн үүсгэн байгуулагч Иргэцэтмээ оролцож байна. Сайн байна уу, таны өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу, та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Биднийг зорж ирж бидний үйл ажиллагааг дэмжиж таниулахад тусалж байгаад маш их баярлалаа. Иргэцэтмээ гэдэг хүний талаар хүмүүс их сонирхдаг л доо. Тэгээ та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За намайг зориг цайхны Иргэцэтмээ гэдэг. Би бол бус залуучуудын адилаар хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа. Тууштай зүтгэж. Тэгээ одоо за хүмүүс мэддэг бол би олон бараг 10 жил одоо худалдааны шиглэлээр бизнес эрхэлж байсан. Тэр дундаа одоо Хэц солонгосоос бэлэн хувцас оруулж иж борлуулдаг брендинг эрхэлдэг байсан. За энэ тухайн цаг хугацаанд миний ганц зорилго төлөвлөжсэн зүйл бол одоо үндэсний дээл хувцас одоо уралдаг үйлдвэртэй болъё. Тэгээд үүнийхээ төлөө тууштай мөнгө судлуулж одоо ажиллаад энэ хүү Ивэл брендийг үүсгэн байгуулсан байгаа. Хэдэн оноос үүсгэн байгуулсан бэ? За Ивэл брендийг 2017 оны 12 сард үүсгэн байгуулсан. Ивэл брендийг үүсгэхээс өмнө одоо төлөвлөлт маш их хийгдсэн байгаа. Бид нэр төслөө бичсэн брендинг одоо маркетинг бараг 2 жилийн өмнөөс ямар ажлууд хийгдэх үү, юу хийгдэх маш сайн төлөвлөж ирсэн. Тэгээ манай Ивэл брэнд нь бас энэ цаг хугацаанд багуу амжилттай явж байгаа нь бол үнийн бодлого маш их байсан. Бид одоо үндсний дээл хувцас өдөр тутмын хэрэглээ нэвтрүүлэх гэсэн зорилготой байсан. За энийг бол үнэтэй мэдээж тодорхой үнэтэй болоод өдөр тутмын хэрэглээ нэвтрэж чаддаг шүү дээ. Тэгэхээр бид бол үнэн дээрээ маш уяатан бодлого баримталдаг. Үний үед бол хэрэглэгчд 2-3-аар нь аваад өмсөхөд тохиромжтойгоор үний хувьд бид бодож гаргадаг байгаа. Тийм. Бас энэ гоё цамцнууд их харагдаад байна тийм. Тэгээ цамцны талаар за манай цамцнууд бол бас 7 хоног болгон шин загварууд гардаг байгаа. Бид бол цамц одоо дээлэн дээр үндэснийхээ хэв шинжийг бол байнга тодтогч оруулж авдаг онцлогтой. Энэ бол манай одоо сая 3 хоногийн өмнө худалдаанд гарч байгаа шинэ загварууд байна. Энэ бол маш гоё материалтай, гоё загвартай, джинсэн дээр тэр юпэн дээр тэр өмсөө явах боломжтой. Энэ бас одоо худалдаанд гараа удаагүй ч гэсэн маш эрэлттэй загваруудын нэг байна. За тэгээ манай одоо та бүхэн одоо дэлгэн рүү мэдээллийг үзье гэж бодож манай Ивэл брендийн Ивэл гэсэн пэйж утас Instagram-аар зочилж болно. За энэ бол бас маш гоё цэвэрхэн палажин загвар байгаа. Одоо жирийн үдчээр өмсчхөөр тийм. Тэгээд бас коктейл дээр эсрэхүү тийм гоё загварууд бас байгаа. За тэгээ манайх энэ өдрөөсөө бич байгаа энэ цаг үед болохоор бас нэг шинэ загвар гаргасан нь болохоор хантааснууд байгаа. Энэ хантааснууд болохоор маш өмс тайлхад маш хялбар. Тэгээд дулаахан. Тэгээ манай энэ Ивэл брендийн бас нэг онцлог гэж ярих юм бол манай энэ шигтгэ энэ бидний энэ бол үйлдвэртэй манай охтууд ширхгээр ингэж үрж хийдэг байгаа. Маш ажиллагаатай ийм гоё загварууд. Энэ гол нь давуу тал нь гэвэл одоо угаасан ч арилахгүй. Одоо манай үйлчлүүлэгч бол мэдэндээ манай энэ бүтээгдэхүүнийг энэ үн хэдтэй? Одоо энэ манай хантаас 55 мянга гэж байгаа. Тэгээ ер нь тийм 9 өнгөр гарч байгаа. Бид бол үннийг бол маш бидний энэ одоо мөрөөдөл зорилго бол ингээд үндэсний дээл хувцаараа брендинг үүсгэх. Тэгэхээр бид бол үнэн дээрээ маш их бодож ажилладаг. Одоо хүнд одоо бас ашигаас илүү бас мөрөөдөл чинь хамгийн хүчтэй үнэтэй шүү дээ, тий. Одоо энэ үнэтэй зараад яаснаас илүү хүн өмсөд явж байгаа боломжийн үнэтэй байна гэсэн үнэлгээ өгөх тусам бид нар маш их одоо урамтай байдаг. Ер нь Монголд бизнес үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэр бэрхшээлтэй байна? Бэрхшээл хүндрэлтэй байсан бай таныг ажиглуулдаг. Одоогийн нөхцөлтэй бас харьцуулаад үзэх юм. Ер нь хэцүү асуудал яг маш хэцүү. Татвар, санхүү, хүний нөөц тэгэл ер нь ингээл ажилчид сонгор шалгуулж авах тал дээр тогтвортой хамтарч ажиллах тал дээр асуудал маш их. Дээрэс нь манайх бол материалаа түүхийд үйлдвэрлэдэг учраас дандаа бүх тал дээр 100 хараат. Одоо ер нь бэрхшээлтэй асуудлаад ярих юм бол бүр хэдэн цагаарч ярих боломжтой угаасаа л бодит байдал тийм байгаа. Тэглээгээд одоо бууж өгөлтэй нэг үзээлээ. Сансныг бол маш сайн байна, сайхан байна. Ивэл гэх нэрийг ямар утгатай нэр юм бэлээ? Нэгнийхээ утга чи тайлбарлах. Тийм Ивэл гэдэг нэр маань одоо юу? Энэ брендийг үүсгэн байгуулахдаа төсөл бичигчээл бүх санхүүжилт тодорхой болчихвол одоо яаж их тодорхойлсон бол нөхөр ихт хоёрын нэг асуудал бол юу байсан? Нэр
Нэрэл өгөөгүй ингээд хөгжүүлэлт яваад байсан байхгүй. Тэгэл яг ингээд бодож үзсэн аа яг ингээд үйлдвэр бүх юмнуудаа ингээд зэгслээд машин тэрэг аваад явж хахад ер нь хоёлаа ивэл гэд охиныхоо нэрээр өгчлөлтөө гэд бит хоёр охиныхоо нэрээр өгчээсэн. Ивэл гэдэг манай баг охины нэр. Тэгээ бит хоёр амьдралд одоо хантайгаа маань нөхөр байнга л бит хоёр чи ивэлээр учирсан. Ивэлтэй гэл. Тэгээд ивэл гэдэг нэр маань бит хоёр хувийн амьдралч бай бизнесийн салбарч маш их тийм. Угаасаа л амьдрал бит хоёрт ивэлээ хангалттай харилж байгаа. Анх ивэл брендийн үүсгэн байгуулах гэсэн түүхээс асуулцахгүй анх хэдэн ажилчтай байсан те? За анх бол айгу тийм инээдэг анх ч би юу байсан юм аа. Үүсгэн байгуулахдаа зараар 3 хүн иржсэн. Тэгээ 3 хүнтэй за 4 ойдлын машинтай эхэлжсэн. За тэгээд эхлээд бол сарын дотор бол 10 гаруй хүнтэй бол үйлдэл болоод босцсон байсан. За эхний ээлжинд бол яагаад их олон хүн авч цалинжуул ажиллуулаагүй гэвэл бид ихлэ нөгөө цаасан дээр бичигдсэн төсөл амьдрал дээр биелэлтийн үүсэх гэж маш жижигээр эхэлжсэн. Тэгээ за энэ бол болж гин бид бол чадах юм байна. Манай төсөл маань цаашд бол амжилттай явах юм байна гэсэн үүднээс бид бол төслийнхээ дагуу яг бичигдсэний дагуу одоо хүнээ болон сургаж авах тэгээ тоног төхөөрөмж худалдаа авч эхэлчихсэн байгаа. Үйлдвэрлэх брэнд үйлдвэрлэж байгаа үйл явцтай танилцаа. Тэгээ ямар дамжлагаар ингэж явдаг талаараас үзэгчтэй хуваалцъя гэж бодлоо. Яг бүтээгдэхүүнээ одоо манайх дээлж бай, цамцж бай хийхэд бол эхлээд бол мэдээж загвар зохион бүтээгч мөн дизайнер манай одоо загвараа зохион бүтээ. Тэгээд зураг баталсны дагуу тэр маань эсвэрлэгөө ордог. Эсвэрлэгөө ороод тэгээд эсгэгдээд аксесуар чимэглэл, гоё чимэглэл маань зарим үед нөгөө ойдлоо одоо дамжлага орохоос өмнө ингээд хийгдсэн байдаг. Заримдаа болоод нөгөө бүр бэлэн бүтээгдэхүүн болсны дараа хийгддэг юм чи байгаа. Тийм болохоор тэр бүх юуг зохицуулаад эсвэрээс гараад тэгээд аксесуар чимэглэл рүү заримдаа явна, заримдаа шууд ингээд ажлын дамжлагаар орох юм. Тийм тохиолдол. За манай дээлний загварууд гэж бид 7 хоног болгон шин загварууд гаргадаг. Цөөн тоозрохтой. За үүн нь болохоор материал, деталь, шалгондоо иргэн одоо юу ахаргүй байдаг. Давтагдахгүйгээр тооцоолж хийдэг. Манайд бол 2 дизайнер тогтмол зураг загваруудаа гаргаад тэгээд яг үйлдвэрлэл ямар дамжлагаар тэр бүх дамжлагаар манай үйлдвэр явагддаг байгаа. Өдөрт хичнээн дээл хувцсан гэж байна. Ер нь бол ажиллагаанаас хамаарат 80-аас 200 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг өдөрт. Тэр ажиллагаатаагаас л тэгээ манай үйлдвэрийн дарга бол анх иржсэн хамгийн анхны иржсэн үнэ надад одоо нэг жил гарны хугацаанд маш сайн доктортай ажиллаад үйлдвэрийн дарга хүртэл өсөн дэвцэн байгаа. Тэгээ бол бидний хамт олонны нэг давуу тал гэвэл бид бол ур чадварыг хандлагыг үнэлж чаддаг. Тэгээ хандлага сайн, ур чадвартай, сэтгэлтэй байх юм бол ямар ч ажлыг ямар ч цаг хугацаанд хийж чадна гэж боддог. Манай ивэл брэнд болохоор бус брэндүүдээс юм уу ижил цэцэг үйл ажиллагаа явуулдаг брэндээс ялгаатай. Бид хүний биеэс ерөөсө захиалга авч хийгддэг. Бид нэр өөрсний 6-аас 8 саястай үүнийхээ дагуу одоо бэлэн одоо гэх юм уу да үйлдвэрлэдэг. Тэгээ та одоо өөрийнхөө өндөр жингээс хамааралтай яг Европ саясаа дийлээ сонгож авах боломжтой гэсэн үг. Үнэн нэг давуу тал байгаа. Дээрээс нь бид энэ дийлийг ивэл брэнд үүсгэн байгууллагатаас өмнөх жилүүд болохоор материалын судалгааг маш олон жил хийсэн. Яагаад материалын судалгаа гэсэн би одоо бас залуу байхдаа дээл ч юм уу дээл өмсөх маш сонирхолтой байсан. Гэвч миний бие суулт болон материалын шин чанарыг таалагддаг байсан. Тэгээ үүнийхээ дагуу хүсэл зорилгоод ивэл брэнд үүсгэн байгууллагатаас өмнө материалын судалгаа маш олон жил хийгдсэн. За дээрээс нь манай ивэл брэндийн дээлүүдийг ажиллах нь үндсэн хэв шинжийн ерөөсөө алдаагүй. Ерөөсөө деталийн өөрчлөлт байгаа. Миний хувьд бодод манай одоо брендийн үзэл одоо энэ 19 18-ны үндсэн үзэлгэл бид нэр үндсэн хэв шинжийг алдагдуулахгүйгээр брендинг болгох чадах юм аа. Залуучуудын дээлээ өдөр тутмын хэрэглээ нэвтрүүлж чадах юм аа гэсэн зорилго тавьсан. Үүнийхээ дагуу бид ажиллаж байгаа маш амжилттай одоо хүндэт үйлчлүүлэгчтэй маш их баярлж байна. Дараагийнхаа төлөвлөгөө бодлоо тий. Зорилгоудаас хэлцэхгүй. За бид анхны загварын шоугаа
18 оны 10 сар Засил комплекс хийчихсэн. Энэ бол манай загварын шоуны үндсэн агуул болохоор бас үндсний дээл хувцсыг одоо өдөр тутам болго гоёлын хэрэгцээ яаж өмсөж болох вэ гэсэн коллекцээ танилцсан байгаа. Одоо манай дараагийн загварын шоу бол 6 сарын ихээр хийгдгээ бид бол бэлтгэл ажилдаа орсон байна. Дээрээс нь бид бол Эвэлтэ Монгол төслийн хүрээнд бол маш олон ажлуудыг хийж байгаа. Төслийнхөө хүрээнд бол зогсоо зайгуул төсөл дээр одоо ажиллаж байна да. Тэгээд одоо хамгийн ойрын ажил гэх юм бол загварын шоуны ажилд бол орсон байна да. Дараагийн 5 жилээр төсөл 5 жилийн дараа яг ивэл бэнд ямар бол гэж боддөг вэ? За бидний төлөвлөж ажилтдаг ажлуудын нэг бол яалчгүй ирээдүйн төлөвлөгөө стратеги. Бид бол дараагийн 5 жил бол угаас дэлхийн брэнд болно гэсэн зорилготой. Бид одоо Европ хувцас өдөр тутамдаа өмсөө дэлхийд даяар өдөр тутамдаа өмсөж байна. Яагаад үндэсний дээл хувцас, үндэсний хэв шинж агуулсан хувцас дэлхийд ноёж болохгүй гэж тийм. Бид үүний төлөө ажиллаж байна. Одоо дараагийн төлөвлөгөө бол дэлхийд гарах дараагийн салбаруудаа буруутгах оронд нээх гээд бид ажиллаж байна. 2018 он Best of Mongolia хэрэглэгч олон нийтэд санал асуулгаар үндэсний үйлдвэрлэгч болонд оны шилдэгээр шалгалсан тийм эвэл брэнд. Тэгээд оны шилдэг болсон сэтгэлээс олцохгүй. За 2018 онд бол бид нэр тууштай хөлөмсөн үед маш хэрэглэгчтэй үйлдвэрлэгчээс өндөр оноо авч авсан. Энэ нь одоо бид цаашд өшөө олон зүйлийг хийх хэрэгтэй байна гэдэг бидэрт ойлгуулж байгаа, хөнсөлж байгаа. Тэгээ Best of Mongolia болоход бол маш их баяртай байсан. Тийм тэгээд энэ бүх аж ахуйн нэгж байгууллагаас номер 1 болоо шалгарч одоо энэ манай үйлчлүүлэгч болон танай байгууллага бол шударгаар шүүж өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээд Best of Mongolia-ийнхаа хамт олонд үргэлж одоо биднийг дэмжиж ажилладаг. Үндэсний үйлдвэрлэл гэдэг хэцүү салбарт одоо дэмжлэг бол маш их хэрэгтэй байдаг. Тэгээд энэ цаг хугацаанд бид нартай тууштай биднийг дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа. Цаашдаа ажиллаа. Үүснэ өндөр амжилт хүсье. Тэгээд бид одоо үндэсний дээл хуцаа өдөр тутмын хэрэглээ нэвтрүүлээд брэнд үүсгэх гэж зүтгэж байгаа залуучуудтай хамтарч үйл ажиллагаанд дэмжиж байгаад баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Таны ажлын төлөвлөсөн өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Дэлхийн брэнд болно гэдэг бид За Ерөөл Батар шиг. За маш их баярлалаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Баяртай.